хуулинд одоо байхгүй томьёолол. Гэтэл амьдрал дээр өнөөдөр бий болсон байгаа энэ харилцааг яаж үзэх юм гээд. Ингээ ярахаар одоо хилцүүлгийн үед бол олон маргаан үүсчихсэн. Хизээч тэрийг хүлээн зөвшөөрөхгүй эсэгч байна. Тэрийг бас хүлээн зөвшөөрөх ёстой. Би хамтран амьдраад 10 жилээ өнгөрөөцсөн байхад яагаад миний эрх ашиг хуулиар ямар ч одоо ийм зохицуултгүй явж байгаа юм бэ гэж гомдол гаргадаг бас хүмүүс байдаг. Тэгэхээр амьдрал өөрөө агуу том баян учраас энэ болгоныг бодолцож энэ гэр бүлийн тухай хуулийн суур том өөрчлөлтийг бол хийхээс өөр аргагүй байдалтай ингэ явж байгаа. Та тэр яриа ер нь юм өргөтлөөсөн ээжүүдийн тухай яригадаад байна тийм ээ. Гэтэл өчигдөр фэйсбүүк дээр охинтой ганц бие аав зарна гэсэн нэг тийм зарлал байсан байхгүй. Зүгээр тоглоом л байсан баг л та. Гэхдээ нөгөө талаарыг бодохоор үнэхээр одоо өргөтлөөсөн аав нар бас байгаа шүү дээ тийм ээ. Тэр энэ өргөтлөөсөн эцэг эхийн энэ нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Та энэ дээр ямар санаачлагтай ажиллаж байна? За өнөөдөр бол энэ одоо 1991 оны үед бол өргөтлөөсөн эмэгтэйчүүдийн тоо бол Монгол улсны 13,000 орчим байсан байдгийн. Одоо өнөөдрийн байдлаар бол өргөтлөөсөн эмэгтэйчүүдийн тооныг 82,000 төрсөн, өргө толгойсон аав нарын тооныг 8,000 орчим төрсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл өргө толгойлж гэр бүлээ авч явдаг, өр хүүхдээ тижээдэг аав ээж нар гэдэг бол Монголын гэр бүлийн нэг 12-оос 13 орчим хувь болсон байна. Нийт өрхийн маань. Тэгэхээр энэ бол айгүй том тоо. Энэ бол нийгэмд бий болсон бодиттой одоо асуудал шийдвэрлэх зайлшгүй юм хууль эрхцэн орчин шаардж байгаа асуудал. Тийм учраас одоо өнгөрсөн жилээс эхэлж бид нар бүтэн жил судалгааны ажил хийгээд манай Утган тэнгэрийн сургуулийн гэр бүл судлал одоо хуулийн багш нарын баг нэлээд сайн ажиллаж өгсөн. За ингээд бид нар хамтарч энэ өргөтлөөсөн ээж нар, өргөтлөөсөн аав нарыг дэмжсэн нийгмийн халамжийн тухай хуулийг санаачилж улсын их хурлын 5 гишүүнийхээ хамт бид нар өргөн барьсан. За тэгээ энэ хууль маань мөн бас улсын их хурлаар хилцэж амжсангүй чуулган завсарчлаа. За энэ хуулийн гол зорилго нь бол яг саяын өөрийн хэлдэг шиг чинь өнөөдөр өртөлгөлж амьдарч байгаа 150 ээжийг цуглуулад би энэ хуулийн хилцүүлгийг хийж үтсэн. Ер нь энэ хуулиар ямар асуудлыг шийдмээр байна? Ер нь та нарын амьдралд өнөөдөр яг юунд нь төр туслах дэмжихтэй. За бусад улс орнуудын зөндөө олон туршлагыг бас судалж үзсэн. Тэгэхээр энэ олон улс орнд бол энэ өртөлгөөсөн эцэг, өртөлгөөсөн эхчүүдийг дэмжсэн нийгмийн халамжийн тухай хуультай болцсон байна. Энэ нь бол өнөөдөр за өртөлгөөсөн эмэгтэйд бол үр хүүхдээ өсгөөд тижээгээд